21 аймгаараа явж чад. Буцаж ирээд одоо ерөөсөө шийдээд уран бүтээлд орох гэж байна. Тэгэхээр энэ бэлдсэн асуулт бэлдээгүй хоёрын амьд бишийн хоёрын ялгаа ингэж эхэлдэг. Буруу яриад эхэлчихдэг байхгүй. Яг энийг үзэгчд бол анзаардаггүй л дээ. Тэгвэл чиний хувьд бол гоё юм энгийн өөрөөхөө байгаа чи хэлж штэ аймхай гэдэг үгийг би бодож үзээгүй юм байна гэж. Тэг чи тэрийг бодох шаардлагагүй байна. Ягаад гэвэл чамд тийм тохиолддог юм байна л дээ. Зарим хүн заавал хариулах гэдэг штэ. Аймхай өгөр аймхай юм шиг, зөрөгтэй юм шиг, заримдаа зөрөгтэй юм шиг аймхайч хайраад идэг байхгүй юм дээ. Нөгөө заавал хариулах ёстойг ойлгоцсон байхгүй. Тэгэхээр би чамд энэ асуултанд хамгийн гоё хариуллаа гэж үзэж байна. Би наатаж юм бодож үзэх юм байна гэж хэлж байгаа. Тийм үстэй дэлгэж. За манай үзэгч ч гэсэн энэ дээр санал нэгтгэл баг. Би ер нь их зовлонтой байдаг шин ингээд нэг энэ тэнд явж байгаад нэг юм харахаараа дандаа нэг сони юм харчдаг. Одоо бас нэг энэ урлагийн нэвтрүүлгээр орж ирсэн чинь. Сүүлийн үед хэсэг яг алга болчих гэсэн чинь бид хэсэг алга болсон гэж ер нь хин алга болсон тэрийг. Одоо бүр солиорцсон тууж өгч хэсэг алга болсон гэж юу. Тэгэхээр соёл урлагийн их сургуульд байгаа оюутнууд тэр чиний өвч тэр нэг өдөр би сууг тааруулсан чинь манай дөлгөн аюуш яагаад та одоо хаагур алга болчих Орос руу хийв юу гэдэг хэсэг алга болсон гэж зогсож явах эсвэл юм байна л. Асар их юм хийсэн, асар их одоо цаг минут болгоныг ашигласан уран бүтээлчил болох ёстой л доо. Тийм ээ. За чи дугуйг боддсон юм. За жүжигчийн үний хувьд бодвол одоо энэ хэвлэл мэдээллийн байгууллагын нэвтрүүлгүүдийг үздэг л үү, ток шоунуудыг. За чамд хамгийн их таалагддаг телевизийн нэвтрүүлэг. Би маш олон телевиз байгаа шүү, тийм. Бас бодож үзээгүй. Битээ тулгамд дашуу толгойн ажиллагаа сүр сар гэж хэлдэг байна. Их үдийн үд шүү дээ. 25. Биш ээ. Их хотын үд шүү. Тий, их хотын үд шүү, тий. Их хотын үд. Тэр надад их гоё нэвтрүүлэг санагдтыг. Тий. Их чөлөөтэй тий. Тий, их чөлөөтэй. Тэгэл ингээл урлагийнх ингээ бие биенийхээ амьдралыг яриад байж идэг тий. Тэгэл нэг зэвтэй. Тэр надад аягүй таалагддаг. Монгол улсын энэ ерөнхийлөгчээр таалагддаг. Энэ ойлгодсон байж ерөнхийлөгч шиг над чамд хамаатай ч юм уугүй ч юм. Энэ Монгол улсын ерөнхийлөгчийн тухай чамд ойлголт байна уу? Монгол улсын ерөнхийлөгч. Нэрийг бол мэднэ үстэй. Хэлбэр дөрж. Чамд ер нь энэ Монголд байгаа ерөнхийлөгч нарын засаг тарихнаас юу яасан хамгийн их нөлөөлсөн Монголын залуучууд нөлөөлсөн гэж хэлэх юм байна. Монголын ард түмэнд их энэ ерөнхийлөгчд арай л дөнгөр байсан юм да гэсэн тэгээ хэлчихэр юм байна. Гүр байхгүй шүү дээ. Байхгүй. Хэл байдгаараа л байгаад. Та нар одоо оюутнууд хоорондоо зүгээр энэ Монголын төр засгийн тухай ярих уу хаяа зөв улс төржөө суухад бидэрт тийм шалтгаан бол байхгүй шүү дээ. Бид нар угаасаа хичээлээ л явж гин мөр өөрөөл явж гин. Бид нар нэг улс төрлөл орохыг бол үнэхээр хүсдэг. Сонгуул өх талаар. Сонгуулийг бол өгнө. Тэгээд танахчууд аль дүрэг? Юу? Аль дүрэгт амьдэрдэг? Сүгатар дүрэг. Тэгээд яг үгүй зүгээр үнэхээр манай нэвтрүүлгийг үзэж байгаа ерөнхийлөгч нар тэг өмнөх ингээл чиний өмнө бас нэг залуу орсон л доо нэвтрүүлэгт. Тэгэхээр битгэхгүй л гэж байна. Тэдний ерөн баг хэрэг байна уу гэж. Тэгэхээр энэ хамгийн энгийнээр бодож үзэхдээ тэд Монголын залуучуудтай нөлөөлж чадаагүй шүү. Тэгэхээр яаж ахмадууд ойлгох? Яаж тэр бага насныхан ойлгох вэ? Тэ? Чамд тэдэрт ямар сонирхол хаа байгаа ч чамд сонир биш шүү дээ үндсэндээ бол. Тэ? Тэ. За чи энэ амиа хорлдог хүмүүсийн тухай юу гэж? За жүжигчийн үнд бол бас мэдэж явах хэрэгтэй зүйл юм. Одоо тэгэх юм биш.
Өнийг хин чи яасангүй тэр чинь нөгөө амиа хутгаар зовсон ханчлаа гэн дүүжилчлээ гэх юм шиг. За одоо ялангуяа энэ хямралтай үед маш олон хүн амиа хорлж байна л мөнгөний зовлонгоос бол тий. Тэгэл жичлүүлэл хямралд ороод амьдрах чадваргүй болол. Жишээ нь чамд одоо харманд чи нэг ч төгрөггүй чи сар болоход амиа орлох уу? Бүх хүн чам үзье яа дэлт. Гэтэ тохооны сэтгэлийн тэнхэл гэж би боддог шүү дээ. Сэтгэлийн тэнхээ ямар вэ? Гэтэ бас үнэхээр хэцүү. Тэ? Германд нэг төгрөг байхгүй, нэг сар. Тэ? Хүн амьд бүгд намайг чичээ. Тэгтэл би давж гарна. Би өөрөө спортоор хичээлдэг. Тэгээд би бол яг үннийг хэлэхэд би юмнаа шантарч зогтохыг бол үнэхээр хүсдэг. Миний бүр чиг ганц баримталж явдаг зүйл бол хизээж ухрахгүй. Урагшаа гэсэн нэг тийм зүйл байна. Би тийм багтал би хизээж шантрахгүй. Манай дэлгүүр нь Run Graver, Husky, Tiger Force, Columbia брендийн өвлийн эрэгтэй эмэгтэй төрөл бүрийн сүдэн гүүртэг, пелник болон snowboard, цанын хослол, цамц, Salomon брендийн гутлнуудыг өнгө загвар арзмарын өргөн сонголтойгоор албан ёсоор оруулж ирэн худалдаа алж байна. Эрхэм худлан авагч та бүхэн өргөнөөр үргэлжлүүлнэ. Манай хаяг Grand Plaza цогцлбарын 3 дугаар давхар, Метромол их дэлгүүрийн 3 дугаар давхар, Улаанбаатар их дэлгүүрийн 3 дугаар давхар, Улсын их дэлгүүрийн зүүн талд Travel Shops. Чи хэр сархтын талаар хэр хэрэгэлдэг үлээ? Арих тамхи байхгүй. Тамхич байгаа. Хэдэн жил татчихсан тийм. 2 жил. Дөнгөж саяхан 16 цадаад орсон юм шүү дээ. Яаж яд орчих вэ? Сонирхлын зурчмаар байв. Сэтгэл санааны хямралаас байв. Эсвэл чамд утаа гарахад гоё юм уу? Эсвэл бүсгүүчүүд харахад жоохон ингэсэн гоё юм уу? Сони бэлээ тэрэл. Би ч 10 жилдээ. Тэгэл ер нь сонирхлоор явсараа гал орчт юм билээ шүү дээ. Нэг ганц орж үзье, хоёр орж үзье. Тэгсээр л орчт юм билээ. Орчин гэхээр одоо яах вэ? Жишээ би тамхи татдгүй л дээ. Орчин гэж байна шүү дээ тамхинд. Орчин гэхээр одоо яад нэхэд идэв юм. Нэхэд нь ч яах вэ? Зүгээр л нэг тийм кайф маяг ч юм уу тий. Надад л гэтээ би л ер нь яг тамхи татхаг л яг өөрөө хүсдэг. Гэтээ хаяа даа шүү дээ. Би л нэг тийм амар тамхи л татдаг юм биш. Тэгээ зүрхээ татхад ямар санагдах вэ? Ингээл гоё болох юм. Би нь ч яг зүгээр нэг айгүй бухимдсан үе шүү дээ тий. Айгүй бухимдаа сэтгэл санаа тавгүй. Би тийм үедээ л татна. Тэрнээс биш би л яг нэг зүгээр ахтай ингээл татал тэгээс байна. Ямар тийм татдаг? Кент, боро. Олцны л. Тэр нэг сонир биш хаа тий. Олцны л татдаг. Олцны ч яг зүгээр тэр л нэг сонир биш. Тэг юу гинүүдийн энэ олон мянган тангинаас галтан авчив. Тэг яг вэ. За өөр одоо дэлгэн аюу шүү дээ. Чи яг юу вэ л да? Ном хэрэг уншдیں۔ Ном уншнаа. Үгүй чи миний мэрэгжлийн хамгийн гол юм чи ном унших шүү дээ. Жүжигч юм бол ном уншихгүйгээр зээч жүжигч. Ямар одоо драм дандаа армаа. Тийм драмын жүжигүүд. Монголынхаа гадаад Европ. Тэг ер нь айл нь тэгээд уншин шүү дээ. Тэг. Хичээл дээр аягүй хэрэг болдог л та. Тийм ном уншихгүй бол хэцүү шүү дээ. Жүжигч юм бол. Тэг. Чи ч одоо хэдгээр курс юм? Одоо 3 дахь курс. Бараг төгсөх болж байгаа юм тий. Дуулна. Хамтлагтай бас. Хувийн үү? Хувийн Өсөөс нийлсэн тийм. Яг тэгээд хүн дуртай юм хийх юм дүү тий. Гэтэ цаг хугацааг алддаг юм байна манай Монголын залуучууд бол тий. Асар их алдчихж байгаа юм байна. Би том дүгнэлтүүдийг л авж яана л да өөртөө. Асар олон зүйлийг би чамаас. Нэг үгээр хэлбэл та нар надад багшлал гараад байгаа шүү дээ. Ер нь бол тий. Өсөө чи зүгээр өөрөө ургуулж байгаа юм уу? Чамд бас нэг юм туслах продюсер дээр өсөө чамд ургуулвал зохино гэж хэлсэн юм уу? Чи өөрөө өөрийгөө хараад надад урт ус зохихнэ гэж бодов. Би угаасаа урт ус. Би угаасаа багасаа л ер нь урт устэй байсан. Ер нь өсөө нэг авч байгаагүй ер нь л юм урт устэй. Чамд урт ус зохих юм байна.
Чи өндөр хидтэй.